Орой минь хүргье, орой минь гэж сонсож байгаа цаг үе өдрийн мэндийг хүргье. Бодлог подкаст юм а дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Би хөтлөгч Зүч байна. За, Хүслэн байна. За, бид хоёр өнөөдрийнхөө сэдвээр хайр дурлалтай холбоотой сэдвийг сонгож авсан байна. Гэхдээ хайр дурлалтанд хайр дурлал бүтлгүүцсэн, хамтрагчаасаа салсан мөртлөө яагаад тэр хүмүүс дахин буцаж нийлээд байдаг юм бэ? Тэгчээд буцаж нийлэнгүүтээ дахиад салснаа бүр буцаж нийлж мэдээж байгаа шүү дээ. 2 3 зарим магадгүй энэс олоод биш ийм буцаж нийлсэн, буцаж салсан тохиолдлууд учирч ирсэн баг. За миний хувьд ихэд 1-2 удаа тийм үргэлжлэлийн харьцаанд байж үзсэн. За тэгэл айлуулах, буцаж болох байх гэдэг нэг итгэл дээрээс буцаад нийлдэг тэгэл болдог. Гэхдээ зөвхөн энэ болох бүтгэх гэсэн итгэлээс шалтгаалж хүмүүс буцаж нийлдэггүй юм байна л да. Тийм учраас өнөөдөр энэ талаар илүү ерөнхий хүрээндээ. Гэхдээ айлуулах гүнзгий орохыг хичээнэ. За тэгэхээр эхлээд хайр дурлалын талаар тэгээ сэдвийнхаа ерөнхий танилцуулгыг хүсэх өрөх үү. За тэгээд ер нь бол бит хоёроор яриултгүй хайр дурлалын сэдв, хайр дурлалын асуудал гэдэг маань ерөнхийдөө маш хүн болгоны хувьд чухал байдаг. Ер нь хүн төрөлхтний түүхийн ихэнх үеэс эхлээл хүн болгоны амьдралыг өнгөрч идэг, гой болгож идэг чухал сэдвүүдийн нэг. Тэгээд ийм сэдвээр ярих гэж байгаа маш таатай байна. За тэгэхээр өмнөх дугаарыг маань та бүхэн сонссон бол бит хоёр аз жаргалын тухай ярихдаа нейротрансмиттеруудын талаар ярьсан байгаа. Хайр дурлалтай бас энэ нь холбогдож идэг. За хүн одоо юу гэдэг чинь ямарваа нэгэн хүнийг хайрлаад ямарваа нэгэн хүнтэй одоо энэ дотны харилцаанд ороод ирэхээр допамин болон окситоцин гэдэг хоёр гормон ялгарч эхэлдэг юм байна л да. За яг нөгөө нэг допамин ялгарч явах үе нь буюу одоо яг хосын харилцаа эхлээд 1.5-аас 3 жилийн хугацаанд хосуудын харилцаа бол маш тийм гал халуун, аз жаргалтай, за галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй гэдэг шиг л маш тийм одоо гой байдаг. Нөгөө нэг энийг хүмүүс нүдний шил зүгцэн юм шиг гэж ярьдаг шүү дээ, тий. Нөгөө хүнийхээ талаарх ямар ч муу зүйлийг нь олж харахгүй, тэр хүнийхээ талаа одоо төлөө бүх амьдралаа зориулж чадхаар юм шиг тийм одоо гайхалтай, аз жаргалтай үе байдаг байна. За энэ үе нь бол ер нь допамины ялгаралтай холбоотойгоор хүмүүс иймэрхүү одоо зам байдлыг одоо үзүүлдэг байх нэ хосууд маань. За тэгээд явж идэл энэ допамины ялгарах хугацаанд тодорхой хэмжээний хугацаатай өөрөөр хэлэх юм бол богинохон байдаг. Энэ дуусаад ирэхээр нөгөөний гал халуун байдал байхгүй болчдөг. За өөрөөр хэлэх юм бол энэ үед дурлал дуусдаг гэж ойлгож байна. За тэгвэл дурлалыг хэрхэн хайр болгодог вэ гэхээр окситоцины тусламжтайгаар өөрөөр хэлэх юм бол нөгөө хүний одоо нөгөө хүндээ итгэх, бие биендээ харилцан туслах, харилцаанаас үр өгөөчтэй байх гэх мэтчлэнгээр окситоциныг ялгаруулснаар нөгөөнийг бидний яриад байдаг дурлал маань хайр руу ордог байх нэ. За ингэж өгөх юм бол стресс, депресс, бухимдал гэх мэтчлэнгээр сэтгцэд сөрөг нөлөөллүүдийг үзүүлж идэг зүйлсүүдийг бол асар их хэмжээгээр бууруулж өгдөг байх нь. Ийм учраас хайр дурлал хүний амьдралд маш чухал үүрэг барилтай байдаг байх нэ. За тэгээ цаашаа аваад үзэх юм бол маш олон судалгаануудаас харагддаг бие махбод болон сэтгцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдэг нь. За тодруулах юм бол хүнийг хайрлах, хүнээр хайрлуулна гэдэг нь өөрөө аз жаргалтай амьдралыг одоо бий болгож идэг. За энэ нөгөөний түрүү ярьсан гормонуудтай холбоотой. За бие махбодод хэрхэн нөлөөлдөг вэ гэхээр урт хугацааны эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг. Өөрөөр хэлэх юм бол хүний дархлааны системийг маш ихээр дэмжиж өгдөг. Ингэснээрээ өвчин зовлонгүй амьдралыг хүнд бэлгэлдэг байх нэ. За хайр бол ийм гайхалтай зүйл байх нь, хүний амьдралд өнгө нэмдэг зүйл байх нь. За гисэн хэдий чиг асуудлуудыг үүсгэдэг. Хосууд хоорондоо маргадаг, муудалцдаг, бие бинийгээ харддаг, харилцаа дуусдаг гэх мэтчлэн. За тэгвэл энэ асуудлууд яагаад үүсээд байгаа юм? Ер нь хүмүүс ингээд гой мэдрэмжээ аваад яагаад амьдрч чадахгүй байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм тийм. Тэгээд судлаачид ер нь шалтгааныг ингээ хайгаад явсан юм байна л да. Ер нь хүмүүс яагаад ингээд муудалцаад байгаа зүгээр жаргалтай сайхан амьдарч иж болтгоо мүү гэж одоо асуултанд хариулт олох замаар судалгаа хийж хэлсэн. За ингээд ирсэн чинь ерөнхийдөө нийтлэг ажиглагддаг зүйл нь гэсэн чинь хүмүүсийн алдаатай төсөөлөлтэй холбоотой байдаг гинэ. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс хайрыг яаж төсөөлдөг вэ гэхээр яг нөгөө нэг кинон дээр гардаг шиг эсвэл ном зохиол дээр гардаг шиг үргэлж тийм нөгөө нэг гоёороо байж идэг, үргэлж л одоо бие биенийхээ төлөө байж идэг, өөр дунд нь ямар ч асуудал гардаггүй тийм нөгөө нэг
хитрхи романтикаар төсөөлдгөөсөө болоод одоо юу гэдэг чинь бодит амьдрал дээр бол өчнөө асуудлууд бий болно шүү дээ. За эцэг их орж ирнэ, гэр бүл орж ирнэ. За дээрэс нь одоо хувийн карьер, боловсруул, найз нөхөд, нийгмийн орчин нөхцөл, эдийн засгийн байдал гэх мэтчлэнгээр бодит амьдрал бол кино шиг явахгүй романтик байхгүй. Хүмүүсийн харилцаа ч гэсэндээ өдөр болгон тийм романтик байж чадахгүй. Тэгээд ирэнгүүт алдаатай төсөөллөөс болоод осууд хөвчлэн бие биентэйгээ муудалцах асуудлуудыг үүсгэх гэх мэтчлэнгээр болт юм байна л та. За тэгээд Эрик Фромын хайрлах урлаг гэдэг ном байдаг. За энэ номыг бол хүмүүс маань бас уншсан байх гэж бодож байна. Маш алдартай зохиол нь. За тэгээд хайрлах урлаг номон дээр хүмүүсийн одоо хайрын янз бүрийн төөрөгдлүүд байдаг. Инээсээ болоод хүмүүс их алддаг гэж бичсэн байдаг. За тэгээд тэр төөрөгдөл нь юу вэ гэхээр хүмүүс нөгөөний түрүүний ярьсан дурлах болон хайрлахын ялгааг мэддэггүй. Нөгөөнийг одоо хайртай гэж сонгосон хүн нь байгалийн нөгөөнийг одоо дурлалын шатанд явж байгаа шиг асуудалгүй үзэсгэлэнтэй сайхан чигээрээ байх юм шиг санаад байдаг. Тэгээд яг нөгөөний хүнийх нь жинхэнэ одоо ааш нь гарч ирдэг гэх юм уу? Мэдээч хэрэг нөгөөнийг хоёр хүн маань удаан харилцаатай яваад ирэхээр болохгүй зүйлсэн ч гэсэндээ харагдана. Тэгээд ирэхээр одоо юу гэдэг чинь өмнө нь ерөөсөө төсөөлж үгүй байдлаараа нөгөө хүнээ хараад ирэхээр энэ хүн чинь юу вэ гэж асуудлуудыг эхэлдэг марах одоо үндсэн болчихдог. Өмнө нь олвол одоо зүгээр ингээл бодоггүй царай л аягүй гой сайхан харагддаг байсан чинь зүгээр л сууж байгаа нь хүртэл үзий ядмар санагдах хүртлээ тийм асуудлуудыг үүсгдэг ахна. За тэгээд энэ номон дээр болохоор бас хүмүүсийн нийтлэг байдаг төөрөгдлийг тайлбарлахдаа хүмүүс ихэвчлэн садомазохизмыг хайртай эндүрх одоо хандлагатай байдаг гинэ. За садомазохизм буюу нэг одоо зовоох, за эсвэл өөрөө нөгөө хүнийхээ төлөө зовхыг хайр гэж андуурдаг. За тодруулахын бодиттой жишээ аваад ярих юм бол би энэ хүний төлөө өөрийгөө золиослж чинь, би энэ хүний төлөө одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дарж чинь. За ингэж өвдөж намайг ингэж их өвдөгч байгаа болохоор энэ нь бол жинхэнэ хайр юм аа ч гэдэг юм уу. Энэ мэтчлэнгээр хүмүүс өөрийгөө өвдгөж одоо мазохист байдлаар нөгөө хүндээ сэтгэл зориулсныгаа их хайр, агуу хайр гэж үздэг. За нөгөө нэг яг салсны дараа яг энэ бол маш ихээр харагддаг штеп. Би ингээд амар их өвдөж чинь, би үнэхээр их хайртай байсан болохоор энэ би ингэж өвдөж байгаа юм байна. Би ингээд өвдсөн чигээрэл байгаад ах юм бол миний хайр бол агуу хайр байсан юм байна гэдэг юм уу. Тэгээд энэ бодлосоо болоод нөгөө түрүүний зүчийн эхлэлтэй ярьсан дахин одоо салж нийлэл гэдэг харилцаа явдаг. Өөрөөр хэлэх юм бол харилцаанд нь ямар ч эрүүл зүйл байхгүй одоо би бинийгээ өвдгсөн байдлаар харилцаа нь одоо токсик гэж нэрлэдэг шүү дээ энэ харилцааг. Тэгшэр хэрэгчлөө байхгүй болцсон одоо би бинийгээ харддаг, найзуудтайгаа уулзах гад явлаа гингүүт нь одоо эрхчлөөг нь баймилдаг ч гэдэм үү. Энэ мэтчлэнгээр харилцааныхаа асуудлуудыг маш их хайртай уулзраасаа гэдэг зүйлээр тагладаг. За энээс үүдэл л нөгөөнийг бидний яриад байдаг бусад асуудлууд бий болдог байх нэ. За тэгвэл бид нар одоо энэ хүү төөрөгдлөөсөө болоод харилцаандаа би бинийг ойлгож чадаагүйгээсээ болоод тэгшэр хэрэгчлөөг нь олгоогүйгээсээ болоод харилцаа маань бүтлгөөддөг. За өөрөөр хэлэх юм бол хосууд салдаг юм байна. За тэгвэл ингэж салснараа сэтгэл зүйд нь ер нь хэрхэн нөлөөлдөг талаар ярих уу? За тийм. За эхлээд юуны түрүүнд саяны салах шалтгаанууд, за тэгээ мөн буцаад нийлэх шалтгаанууд. За тэгээд бусад бас хүчин зүйлсүүд энэ талаар яагаад салж нийлж байгаа дээр нэмэлт хамгийн чухал хүчин зүйлүүд болон нэмэлт хүчин зүйлүүдийн талаар хийгдсэн нэг судалгаанаас танилцуулъя. За энэ судалгаа нь болохоор Техасын их сургуулийн судлаач Рене Дейли зэрэг эрдэмтдийн судалгаа байна. За энэ судалгаа нь болохоор англи нэршлиг нь энэ салж нийлээд байгаа харилцааны нэршлиг болохоор on again off again relationship гэж байгаа юм л да. Structured гэдэг харилцаа гэдэг нэршилтэй тийм. За энэний хүрээнд яагаад гэдэг шалтгаануудыг эдгээр судлаачид маань судалсан байна. За ингэж судлахдаа хамгийн түрүүнд дэвшүүлж тавьсан нэг онолын тайлбар нь болохоор дотоод хамаарлын онол гэдэг онолыг ерөнхийдөө бол батлахын хүрээнд энэхүү судалгааг явуулсан. За тэр дотоод хамаарлын онол гэдэг маань юу гэлтгээд байна вэ гэхээр харилцаанд байгаа хосууд маань харилцаагаа баяжуулахын төлөө, идэвхжүүлэхийн төлөө, эерэг болгохын төлөө, улам илүү сайн сайхан болгохын төлөө аль талаас хүчин чармаалтыг гаргаж идэг. За хүчин чармаалтыг гаргах тусмаа хамтдаа бүтээсэн тэр харилцаандаа улам илүү хамааралтай болж ирж идэг. Тийм учраас хоёр гишүүн харилцаандаа хэрэг хамааралтай байгаагаас тухайн харилцаа урт хугацаанд илүү бүтээмжтэй явах амь нас нь тодорхойлогдно гэдэг тайлбарыг өгдөг юм байна л да. Хэрвээ харилцаанд орж байгаа хосууд маань харилцаандаа хамааралгүй буюу
харилцаанаас хараад ус байдал давамгайлах юм бол харилцаагаа илүү сайхан авч үлдэх тийшээгээ өөрсдөөсөө хүч хөдөлмөр зориулахаас илүү татгалзаж эхэлнэ. Тийм учраас харилцаанд аль аль талаас хөрөнгө оруулалт хийж, аль аль талаас золиосуудыг гаргаж, аль аль талаас сэтгэлийг маш ихээр зориулсан бол тухайн харилцаа илүү бат бөх жаргалтай байх боломжтой гэдэг байна. За тэгвэл энэ яг үнэн юм уу гэдэг. За энийг үнэн юм уу гэдэг батлахын тулд нийт 464 хоссоос нэлээд чанартай төвөрийг хүрээнд бол тооцож болно. За гэтэл салгах шалтгаануудыг нийт оролцогч нар маань юу гэж тодорхойлсон бэ гэсэн чинь хамгийн эхлээд ямар нэгэн асуудлын шалтгаан гарч ирсэн учраас бид хоёр салсан гэсэн байна. За тухайн асуудал нь юу байх боломжтой гэвэл ямар нэгэн гэр бүлийн асуудал, хин нэгэн талынх нь аав ээж өнгөрсөн эмээ өвөө нас барсан, хин нэгэн талынх нь магадгүй ажлаасаа халагдсан, ажил дээрээс нь маш их шаардлагуудыг тавьж эхэлсэн, цаг зарцуулахаа болсон, эсвэл хичээлийн шалгалт өгсөн, сургуулаа хол газар сонгосон их зэрэг шалтгаанууд тийм. За энэ болохоор хамгийн их давамгайлж ирсэн байна. Энэ 26 хосууд ийм хариултыг өгсөн байна л да. За дараагийн нэг салсан шалтгаан нь болохоор өөрөөсөө аль эсвэл хамтрагчийнх нь ямар нэгэн онцлог хувийн шинжүүд нөлөөлсөн гэж. За энд дээр болохоор 21 хосууд ийм шалтгаанаар бол салсан гэдэг хариултыг өгсөн байна. За жишээ нь ямар хувийн шалтгаан бэ гэвэл хитрхи их дарангуулах гээд байдаг буюу бүх шийдвэрүүдийг өөрөө л зөвхөн гаргах гээд байдаг. Намайг ерөөсөө сонсдоггүй. За би ийм зүйлийг хэлэхэд намайг хүлээж авдаггүй гэх зэрэг битийн шалтгаанууд тийм. За тэгвэл дараагийн нэг шалтгаан нь болохоор хамтдаа өнгөрүүлж байгаа цаг хугацаанд сэтгэл ханамжгүй байна гэдэг шалтгаанаар нийтдээ 7 хосууд салсан шалтгааныг тайлбарласан байна. За жишээ нь зүгээр би тэр хүнтэй хамт байхад л надад ерөөсөө ямар ч утга учиргүй санагддаг. Тэр хүн надаас цаг хамт байхыг шаардаад байдаг мөртлөө хамт байхад ерөөсөө идэвхтэй зүйл юу ч хийдэггүй гэдэг нэг тайлбарыг өгч жишээтэй. За тэгээд би яг үнэндээ найзуудтайгаа баг зэрэг цагийг зарцуулмаар хахад тэр надаас цагийг маань одоо хомслохын шашин тийм хосууд юм шин надтай хамт байх цагийг илүү шаардаад байдаг. Гэсэн мөрчлөө тэрэндээ хийж сэтгэл хандаггүй гэсэн. За нөгөөх хамгийн бас том шалтгаануудын нэг нь тэгээд бас сонирхолтой шалтгаан нь өөр боломжийг хайсан гэдэг шалтгаан. За нөгөө өмнө дурдсан онол дээр маань буюу дотоод хамаарлын онол дээр энэ өөр боломжийн өгж байгаа сэтгэл ханамж чухал өөрийг гүйцэтгэдэг гэж тайлбарлах юм байна л да. Гэтэл судалгаанд оролцогчдын өгсөн хариулт нь тэр онолын хэсгийг баталсан байна. За өөр хувилбаруудыг хүмүүс яагаад ирж хайгаад байт юм бэ? Хүн хайр дурлалын харилцаанд орохдоо, за зөвхөн хайр дурлал биш, найз нөхдөж харилцаанд орохдоо тухайн харилцаанаас өөртөө ямар нэгэн ашгийг хүртнэ гэж харилцаанд орж идэг. Ашгийг угаасаа авах ёстой тийм ээ мэдээж. Ямар ч шалтгаангүйгээр тэр хүн харилцаанд байгаад байх хэрэг байхгүй шүү дээ. Гэтэл тэр хүн дотроо төсөөлсөн байгаа нэг хэмжүүр байгаа. Төсөөллийн хэмжүүр байгаа. Би энэ харилцаанаас ийм зүйлийг хүртнэ гэсэн. Гэтэл бодит байдал дээр харилцаанаас тэр төсөөллийг давхуйц бодит ашгийг хүртэж чадахгүй бол тэр хүн сэтгэлээр унаад өөр тэр төсөөллийн ашгийг нь хэн өгөх боломжтой вэ, хаана өгөх боломжтой вэ ирж хайж эхэлдэг юм байна л да. Тийм учраас өөр боломжуудыг ирж эхэлдэг гэсэн. За ингээд салгах шалтгаан нь би ер нь л энэ харилцаанаас хүсэж байгаа юм авч чадахгүй маань надад өчнөө боломжууд олдно. Аль эсвэл тэнд нэг тийм хүн байсан учраас би тэр үе тийм зүйлийг мэдэрч ирсэн учраас тэрийг туршаад үзье гэдэг одоо байгаа харилцаанаас салдах юм байна л да. За энэ мэд шалтгаануудыг дурдж болох нэ салгах шалтгаануудад. За тэгтэл буцаад салцсан хүмүүс маань яагаад нийлээд байдаг юм бэ? За нийлэн дээр болохоор бас хэд хэдэн шалтгаануудыг дурдсан байна. Судалгаанд оролцогч нар. За эхлээд харилцаагаа улам илүү бит хоёр идэвхжүүлж эхэлсэн гэж байна. Дөнгөж окей хоёулаа болиё. Ерөөсөө дуусъя гिचээд хин нэгэн талаасаа харилцаан дээрээсээ буцаж холбогдоод илүү идэвхтэйгээр хүсээгүй байхад нь анхаарал тавьж эхэлсэн. Гэхдээ энэ нь нөгөө анхаарал аваад байгаа хүндээ илүү тааламжтай санагдаж эхэлэх жишээ нь тийм. Нөгөө нэг салцсан мөртлөө хин нэгэндээ хандаж өдөрт нь мессеж өчтдөг, залгаж ярьдаг, өдөр юу болсон тухайгаа хэлцэж ярьдаг болсон байх жишээ нь. Гэтэл өмнөх анхныхаа харилцаан дээр хин нэг нь ерөөсөө нэг хангалттай хэмжээгээр тоохгүй, нэг сонсдоггүй байсан мөртлөө яг салсны дараагаас энэ алхмуудыг авч эхлэх жишээ нь. За тэгтэл нөгөө салсан шалтгаан дээр нөгөө хүний маань альсвал аль альнийх нь хувийн онцлогуд салах дээр нөлөөлж исэн бол мөн адилхан буцаад нийлэх дээр хувийн онцлогуд нь өөрчлөгдөд улам эерэг тал руугаа хандаад эхлэхээр буцаад нийлмээр болдог шалтгаан болдго юм байна л да. За тийм учраас буцаж нийлсэн гэж 19 хосууд хэлсэн байна. За дараагийн нэг шалтгаан нь болохоор үргэлжилсэн ээнэгшил буюу бид хоёрын өмнө хамгийн анхны одоо подкастынхаа сэдвэр дээр ярьжсэн ээнэгшлийн маань тухай бол дахиж орж ирж байна. За ээнэгшил бол бага насны хүүхдэд бид хоёр илүү холбож яриад эцэг эхчүүдийн хамааралтай илүү холбож ярьжсэн бол хосууд хамтдаа байх цагийг өнгөрөх тусмаа нэг нэгэндээ тассах,
нэгээ илүү гүн сэтгэлийн хөдөлгөөний түвшиндээ ойлгох тэр үйл явцыг бас энэгшил гэдэг нэршлээр тайлбарлаж болно. За судалгааны оролцогчдын 10 хос нь нэгэнт хизээний амар дотн энэгшил үүсчихсэн байсан учраас сална гэдэг шийдвэрийг гаргасны дараа ерөөсөө тэр хүнгүүгээр амьдралаа төсөөлж би чадахгүй байсан гэдэг шалтгаанаас болж буцаж нийлсэн гэж байна. За гэтэл 9 оролцогч нь хамтдаа байх цаг хугацаа бит хоёр улам нэмэгдээд эхэлсэн буюу өмнө нь хамтдаа цаг хугацааг өнгөрүүлдэггүй байсан мөртлөө салсныхаа дараа ямар нэгэн шалтгааны улмаас нэг сургуульд сурдаг, нэг ажилд ажилдаг, аль эсвэл ойрхон амьдардаг тэр шалтгаануудын үүднээс хамтдаа байх цаг нь илүү нэмэгдээд эхэлсэн гэж хэлсэн байна. За хамгийн сонирхолтой дараагийн нэг нийлсэн шалтгаан 8 хосуудын хэлсэн шалтгаан. Энэ нь болохоор нөгөө харж явсан 2 дахь боломж нь нөгөө нэг хүсээд байсан төсөөллийн ашгийг нь өгч чадаагүй учраас өгч чадаагүй те өмнө харилцажсэн хүнийх нь өгжсэн ашигаас бүр дордоод эхэлсэн учраас өмнөх боломж руугаа өмнөх нөхцөл байдал руугаа буцахыг хүсээд за тэгээ буцаад өнгөрсөн харилцаан дээр очисон гэдэг шалтгааныг хэлсэн байна. За энэ мэтчлэн ерөнхийдөө бол салсан шалтгаануудад хамгийн давмгаалсан нийлсэн шалтгаануудад хамгийн давмгаалсан тайлбаруудаас одоо танилцууллаа. За тэгвэл одоо нөгөө салсан за тэгээ буцаад нийлсэн хоёрын хооронд ямар сэтгэл зүйн нөлөөллүүд тухайн хүмүүст үзүүлээд байна вэ гэж төвшин тайлбарыг бас үзүүлээ. За энэхүү судалгааг мөн саяны миний дурддаг эрдэмтэд Техас их сургуулийн эдэмтэн Дайрил өдөртөн явуулсан судалгаа. За энэ дээр болохоор илүү сэтгэл зүйн нөлөөлөл талаас нь саяны шалтгаануудыг харж үзсэн. За буцаад нийлдэг шалтгаануудын хувьд бол мөн адил энэ судалгаанд оролцсон оролцогч нар ижил үр дүн үзүүлсэн. Хитрхи дотн болчих хизээний хитрхи дотн болчихсон байсан тэр өнгөөр амьдралаа төсөөлж чадахгүй байсан гэх жишээ нэ. За тэгвэл буцаад нийлдэг шалтгаанууд нь тэр хүмүүс салсныхаа дараа ямар стрессийг мэдэрдэг вэ гэхээр маш их өөртөө эргэлздэг, ирээдүйд эргэлздэг, нөгөө хүнийхээ амьдралд ч гэсэн эргэлздэг. Энэ хүн надгүйгээр яах вэ? За тэрнээс илүүтэйгээр би энэ хүнгүүгээр яах вэ гэдэг айц, сэтгэл готрлууд тухайн хүнд төрдөг байхаа. За нөгөө талаас сэтгэлийн хөдөлгөөнд дундаа илүү уур уцаар юм мэдрэмжүүд төрдөг. Яагаад энэ их зүйлийг би зориулсан бахад энэ хүн надаас тусламж аваад ирэхгүйгээ намайг битгий яваач гоохгүй байгаа. Яагаад ерөөсөө би л энэ зүйл бүх хүчин чармаалтыг гаргахчваа гэх жишээ нэ. За яг одоо эсвэл дараа үүсгэсэн харилцаанд бас сэтгэл хангалуун бус байж ирэх. За тэр нь мэдээж амьдралын үйл ажиллагаанууд нөлөөлж гих зэрэг сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөд хамгаалдаг байхад дийл хэрэгтэй. За тэгээд буцаад нийлсний дараа тэгвэл тэр хүмүүст ямар ашигтай байгаа юм бэ гэдэг үстэй. Мэдээж ямар нэгэн ашигыг буцаад харсан учраас тэр хүмүүс буцаад нийлэх шийдвэрээ гаргасан. За тэгээд нийлчээд удаан хугацаанд хамт байгаа хүмүүс буцаад нийлсэн дээрээс аз жаргалыг мэдэрч байгаа учраас ямар нэгэн ашиг аваад байгаа учраас буцаад нийлчихсэн байна. За тэгтэл нөгөө судалгаанд оролцогчдын үзүүлсэн үр дүн дээр болохоор өмнө бид хоёр харилцаагаа хин энийг мэддэг байсан учраас харилцаа юу нь ямар шүү байсныг мэддэг байсан учраас буцаад нийлэхэд асуудлууд хамаагүй бага гарч эхэлсэн. Буюу бид хоёр нэгнийхээ талаар хамаагүй илүү их мэдлэгтэй болчихсон байсан учраас өмнө анх үүсгэжсэн хайр дурлалын нөгөө үе шатуудыг дахиж даван туулах шаардлагагүйгээр ерөөсөө улам илүү дотн болсон мэдрэмжийг нэгнээс авсан гэж байна. За саяны нөгөө хайр дурлалын шатууд дээр өслөн подкастын эхлэлээр тайлбарлсан. Эхлээд мэдрэмжүүд үүснэ, дараад нь стрессүүд үүснэ гэх зэрэг тийм ээ. За үүний дараа хамтрагчаа талаар илүү өргөн хүрээний хамтрагчаа илүү өргөн хүрээнд хүртэж эхэлсэн байна л да. Хамтрагчаа илүү олон талаас нь харж танилцсан гэсэн үг. Яг хоо зандлууг нь өмнө мэддэг байгаа тэр нь тус төхөн болсон ч гэсэндээ түүнээсээ илүү ихийг мэдэж авсан байна. За иймэрхүү шалтгаануудаас болж иймэрхүү сэтгэл зүйн нөлөөллүүдээс болж бодол санаануудаас болж хосууд сарж бас буцаж нийлдэг байх нэ. Ер нь эргэн тойронд хүмүүсийн жишээг хараад үзэх юм бол ийм нөгөө салаал нийлээл тэгснээл ингээд яг сүүлийн энэ бол хамгийн сүүлийн салт, энэ бол хамгийн сүүлийн нийлэлт гэл амар тийм драматик байдаг штэ. Харин тийм. Тэгээд нөгөө салж нийлж байгаа ууг нь бол саяныхаас харах юм бол буцаад нийлэхдээ тухайн хосуудын сэтгэл зүйд үзүүлж байгаа нөлөөн дээр нэг сонирхолтой зүйл нь буцаж нийлсний дараа нөгөө хүнээ илүү таньж мэдсэн, өмнө харж байгаагүй сайн чанаруудыг нь олж харсан. За тэгээд тэднийхээ үндсэн дээрээс ер нь харилцааг улам илүүтэйгээр өмнө гаргаагүйгээс илүү хүчин чармаалт би гаргах ёстой маань гэдэг итгэл төрсөн гэх зэрэг эерэг зүйлүүд байгаа юм л та. Гэхдээ буцаад нийлэхэд нөгөө нэг дотоод хамаарлын онолоор тайлбарлах юм бол хүсээд байсан ашиг нь дахиад хангагдахгүй бол дахиад сэтгэлээр унаад буцаад болох тийм буцаад салах тэр эрсдэл рүүгээ дахиад л ороод ирнэ гэсэн үг л дээ. Тийм учраас ерөөсөө аль алин дээр нь
харилцаа тийм байвал ерөөсөө одоо болчих аль эсвэл дахиад болсон бол буцаад нийлээд оролдоод үзэлтэй гэж бид хоёр ерөөсөө санал болгоогүй. Ямар ч байсан ийм шалтгаануудтай байдаг байх нэ. Салж нийлээд идэх хүмүүсийн хувьд тийм ээ. Нөгөө мэдээч хэрэг бие хүмүүсийн онцлогоос бас маш их хамаарна тий. Амжилттай болох хэсэг нь. Тий. За тэгвэл ингээд салж нийлээд харилцаа бүтлгүүтэй сэтгэл зүйн үр дагаврууд нь юм байдгийм байна. За тэгвэл хэрхэн харилцаагаа авч үлдэх ёстой юм? Нэг талаасаа нөгөө талаас нь аваад үзэх юм бол үнэхээр дууссан гэж үзэх юм бол тэр харилцаанаас үлдсэн шарахыг, өвдөлтийг, сэтгэл гутралыг хэрхэн даван туулах вэ гэдэг хоёр зүйлийн талаар хоёул ярилцъя те. За тий. За эхнийх нь хэрхэн харилцаагаа авч үлдэх вэ? За мэдээч хэрэг түрүүнд дурдсанчлан нөгөө нэг харилцаа гэдэг бол хоёр зүйл, хоёр хүн хоёулаа эргэтгэж байжж цаашаа одоо үргэлжилж явдаг зүйл харилцан бие биендээ буулт хийдэг, харилцан бие биенийхээ өмнө өөрөө хүлээдэг, харилцан бие биендээ итгэлцлийг үзүүлдэг байжж цаашаа асуудлуудыг даваад амьдралын одоо тэр элдв янзын асуудлуудад бууж өгөхгүйгээр цааш нь үргэлжилж явдаг. Мэдээж хэрэг нөгөө нэг хоёр талын тордлогоо маш их хэрэгтэй гэж одоо үзэж болохоор байгаа тийм. За мөн нөгөө хүнийг маш их нээлттэйгээр сонсож нөхцөл байдал бүрт санаа оноог нь урамшуулал өгөх тэр механизмыг хэрэгжүүлэх нь харилцааг авч үлдэхэд маш их нөлөөлдөг юм байна л да. За жишээ нь ямар одоо энэ дэр хийгдсэн нэг судалгаа нь болохоор хин нэгэн хүнийг ямар нэгэн үйлдэлийг хийлгүүлмээргүй байх юм бол шийтгэж тэр зан үйлийг хийлгүүлэхгүй байх боломжтой. Хин нэгнийг ямар нэгэн үйлдэлийг хийлгүүлмээр байх юм бол урамшуулж тэр хүндээ хайрыг өгж ямар нэгэн дотн мэдрэмжийг төрүүлснээрээ үйлдэлүүдийг хийлгүүлэх боломж бүрддэг гэдэг судалгаа байдаг. За энэ нэг бол хосын харилцаанд мөн хэрэгжүүлэх боломжтой гэж санал болгодог. Нөгөө хүнийхээ одоо би нэг зүйлийг хүсээд байдаг нөгөө хүн маань хийхгүй байгаад их юм бол би тэр хүндээ энийг хийчихээ штэ гэж ууралж уцаарж шаардаж хэлхийнхаа оронд илүүтэйгээр нөгөө хүндээ би яагаад энэ зүйлийг хиймээр байгаагаа би яагаад ийм үнцэнтэй, үнэлэмжтэй, хим хэмжээдэг хүн бэ гэдгийг ойлгуулад за тэгээд дагаж хийж байгаа дээр нь хичээж байгаа дээр нь маш их одоо урамшууллыг өгж өссөн дэмжигт нь анхаарч чадах юм бол энэ харилцаа нэг нэгэндээ илүү өгөлдсөн харилцаа болно. Хин нэгнээсээ авалцсан харилцаа биш. За ингэж өгөлдсөн харилцаа үүснээр нөгөө нэг саяны ярьдаг дотоод хамаарлын онолттой холбоотой харилцаанд хин нэгнээсээ юм өгөлдсөн тэр бат бөх харилцаа тогтоход тусдын үзүүлнэ гэж. Тэгэхээр ерөнхийдөө л хоёр талын зүйл байгаад байгаа юм тийм хэрэгжээл сэтгэлийн үндсэн дээрээс. За тэгвэл энэ бол харилцааг авч үлдэх талаас нь. За нөгөө талаас нь аваад үзэх юм бол үнэхээр нөгөө нэг цаашаа тисчүүлдэх хэрэггүй харилцаанууд гэдэг штеп. Өөрийг чинь одоо ойлгож хүндэлж чаддаггүй, тухайн харилцаанаас ямар ч эерэг мэдрэмжийг авдаггүй, ямарваа нэгэн байдлаар захирдаг, тушаадаг, эрүүл биш харилцаанууд байдаг. Энэчнээс болвол нөгөө нэг хайр гэж эндүүрээд байгаа эндүүрлээсээ татгалзаад салж явах бол зайлшгүй шаардлагатай байдаг тийм. Тэгвэл энэ одоо харилцаа дуусаад мэдээж хэрэг түрүүнд урьдчилсан сэтгэл зүйн сөрөг үр дагавруудыг бол өгнө. Тийм учраас энийг хэрхэн даван туулах вэ гэдэг тал дээр. Ерөнхийдөө бол нийтлэг байдаг сөрөг сэтгэлийн хөдлөлүүд бол за тэр хүн ингээд явчингууд нэг л ганцаараа үлдчихсэн юм шиг мэдрэмж үлдээл. Одоо би ер нь энэ хүнгүүгээр яаж хорвоог туулнаа гэж маш хэцүү байх нь ойлгомжтой. За энэ бол хит хит арга замуудыг зөвлөсөн байт юм байлээ. За эхнийх нь хэм бол жинхэнэ асуудал юунд байгааг ойлгох. Үнэхээр тэр хүнээс салснаар одоо таны ганцаардл таны сэтгэл зүйн энэ асуудлууд бий болоод байна уу? Аль эсвэл илүү гүнзгий шалтгаантай юу гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэр хүн л байхгүй болчвол амьдрал чинь байхгүй болчихно гэдэг тэр төөрөглөөс болоод маш их сэтгэл зүйн асуудлуудыг бий болгож идэг. За гэтэл тэр хүнтэй байснаас илүүтэйгээр өөрийг чинь одоо өвдөгдгөө, өөрийг чинь хайрлж хүндэлдэг тэр хүнтэй өөр нэг хүнтэй байсан илүү дээрээ гэдэг тэр жинхэнэ нөхцөл байдлыг ойлгох нь хамгийн чухал нь. За хоёрдугаарх нь хэм бол чин сэтгэлээс талархах гэж байна. За энэ нь бол маш чухал. Ялангуяа салсан хүмүүст бол за ихэнхдээ дийлэнх тохиолдолд анзаарэгддэг зүйл юм бол хосууд салсныхаа дараа би бинийг айгүй одоо за хорвогийн хамгийн муу хүн юм шиг л ярьдаг штэ тий. За манай экс шиг муу хүн байхгүй гэх. Хорвогийн хамгийн муу хүнийг тэр хүнээр болгочихдаг. Гэтэл тэр хүн нь одоо нэгэн цаг үед хайр халамжаар таныг одоо амьдралыг чинь гэрэлтүүлж ийсэн, аз жаргалтай болгож ийсэн, гайхалтай сайхан дурсамжийг бүтээлж ийсэн хүн байгаа. Тийм учраас өнгөрсөн бүх хугацаанд таны төлөө хийжсэн, таныг одоо жаргалтай болгож ийсэн зүйлсүүдийн төлөө тэр хүнд талархах хэрэгтэй. Одоо үдий ядах сэтгэлээ багч гэсэн одоо
дараад чин сэтгэлээсээ талархаж чадах юм бол нөгөө үүсэт байгаас хүрэх сэтгэл хөдлөлүүдийг давхад бол маш хэмжээгээр тэлдэг гэж үздэг. За дараачих нь зүйл гэх юм бол зүрх сэтгэлээ нээлттэй байлгах. За бас нийтлэг ажиглагддаг зүйл гэх юм бол хүмүүс нэг одоо хайр сэтгэлээс шахтаа үлдчихэнгүүтээ бүх харилцааг хэцүү зүйл, бүх харилцааг онцгүй байдаг, өвдөлтөөр дуусдаг гэж бодчихдог. Тэгээд ирэнгүүтээ одоо зүрхээ ингэж цаажилчдаг. За би ер нь бол дахиж хүнийг хайрлахгүй, би дахиж дуурлахгүй, би дахиж хүнтэй үерхэхгүй, гэрлэхгүй гэх мэтчил ингээд. Гэтэл яг үүндээ нэг хүнтэй үүсгэсэн харилцаа чинь л бүтлгүй байснаас биш. Хайр гэдэг зүйл өөрөө тийм бүтлгүй өвдөлт дагуулдаг зүйл биш. Тийм учраас зүрх сэтгэлээ үргэлж нээлттэй байлгаад өөрийг чинь хайрлая гэсэн, өөрийг чинь дэмжих гэсэн хүмүүстэй илүү ойрхон байх хэрэгтэй. За дараагийн хамгийн чухал зүйл энэ ялангуяа эмэгтэйчүүд маш их хэрэгтэй зүйл өөрийгөө хохирогч гэж үзэхээ болох хэрэгтэй. Энэ харилцааны асуудал нь одоо хин нэг эрэгтэй гарч ирэл эсвэл за хин нэгэн гарч ирэл энэ харилцааг бүтлгүүтүүлсэн. Одоо тэр хүн л муу хүн байсан болохоор өөрөө ингээд шархлаад хохироод үлдсэн. Маш их хэмжээний өвдөлтийг мэдэрч байгаа. Би бол ингээд хохирогч гэсэн хохирогчийн сэтгэл зүйнээс ерөөхдөө салах хэвээр. Хинч одоо энэ харилцаанаас хохирч үлдээгүй. Хоёулаа л ерөө хохирсондоо тул хоёулаа л хохирсан байгаа. Одоо тэр өвдөлтүүдийг хоёулаа л мэдэрч байгаа. Тийм учраас би л ганцаараа шахалж гин, би л ганцаараа ингэж гин гэсэн сөрөг бодлоосоо салах хэрэгтэй. Та бол хохирогч биш. Та бол энэчнээс маш их зүйлийг сурж авсан. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бид бүхэн хайр дурлал, тэр дундаа хайр дурлалтай холбоотой үүсдэг сэтгэл зүйн асуудлуудыг төлхөө ярьлаа. Тэгээд та бүхэн маань бас багтанч болтугай зүйлсийг олж авсан байхаа гэж найдаж байна. Тийм болохоор эрүүл бус харилцаанаас өөрийгөө авч гараад за мэдээч хэрэг зүрх сэтгэлээ үргэлж хайраар дүүрэн байлгаарай гэж хүсье. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзтлаа. Баяртай.